Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Чингисийн талбайд хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-аас 2016 оны 3 талд хэвлэсэн хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардж жагсаал зохион байгууллаа. Засгийн газраас 3 талд хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт оройтож орлого нэмэгдээгүй байхад цахилгаан дулаанаас эхлээд бүх үйлчлэгээ мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өссөн юм. Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос засгийн газрыг хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардж байгаа. Тэгээ энэ хэлэлцээрийн өрөөнд олон асуудал тохиролцсон өнгөрсөн нэг сард. Энэ хэлэлцээр дээр цалин өсийг нэмэгдүүлэх, ард иргэд нийт ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс татврын хөнгөлөлт үзүүлэх. За үн тарифыг нэмэгдүүлэхтэй бац үндэслэгүүгээр нэмэгдүүлэхгүй байх. Мөн цалингийн индексийн тухай хуулийг гаргах. За мөн валютын ханшийг буулгах, ажлын байрыг нэмэгдүүлэх. Монгол үндэсний ажил хүчийг ихээр шингээдэг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хэмжээ олон заалтууд байгаа. За харамсалтай нь энэ заалтуудыг энэ өнгөрсөн зунжанга өнгөрсөн сарууд улс төрчлөлтөд хэтэрснээр шалтгаалаад бүх ажлаа хойш нь орчихжээ. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага эхний 3 үйлдэл хангалттай төвчээртэй хүлээсэн. Олон удаагийн шаардлага санал хөргүүлсэн боловч харамсалтай шийдэгдсэн өнөөдөр гарын уран тогтохтой цөөхөн байна. Өнөөдрийн жагсаал цуглааныг 21 аймагт нэгэн зэрэг хийж байгаа гэсэн юм. Нийслэл хотод болж байгаа жагсаалд нийт 11,000 гаруй иргэд хөдөлмөрчид оролцсон цалин дэвтүүрийг нэмж өргөн хэрэглээний үнийг бууруулахыг шаардаж зогслоо. Жагсаалд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээгээд олон салбарын төлөөллүүд оролцож байсан юм а. Ер нь улс орны эдийн засгийн байдал хүмүүсийн амьдрал үнэхээр доройтсон байна. Тэгээ ажилчдын цалин бол нэмэгдэхгүй байгаа. Төрийн албан агчдын цалин бол үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэдэг өмнөх хэлцээрд орсон боловч бол энэ хэрэгжилт байхгүй байгаа. Ийм учраас нэгдүгээр төрийн албан агчдын хэлцээрийн хүрээнд давсан амралтаа төр засаг биелүүлэх ёстой гэдэг талаас шаардж байна. Хоёрдугаарт энэ хувийн хвшлийн үйлдвэрүүдийг дэмжих тийм ээ төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гэж гарсан хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлэх хэрэгтэй байна. Нийгмийн хамгааллын асуудлууд ерөөсөө орхигдсан байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал, чанарын асуудал тийм ээ. Тэгээд хүүхдийн цэцэрлэг наацхан хүүхдийн цэцэрлэг яслын асуудал хүртэл өнөөдөр ямар хөдөлтэй байгаа вэ? Үнийн өсөлтөөс болж нэг өрхийн сарын хэрэглээ дунджаар 50,000 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс иргэдийн орлогыг баталгаажуулах, иргэдийг орлогын үнэгүдлээс сэргийлэх, цалин өсийг индексжүүлж албан татврын хөнгөлөлт үзүүлэх гэсэн хэлэлцээрийн гол залтууд хэрэгжихгүй байгаа юм. Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон шаардж байгаа юм байна.